сайн байна уу? сайн байна уу? Эрүүл орчин мэдвэтэй суралцыг илтгэх зөв харилцаа гэгэмлээ. За баярлалаа. За ингээ бүгдээрээ гэрийн дадлага төгссөн даалгавраа бүгдээрээ хийж эхлэе. Тэгээ багцаа бүгд бэлэн тийм ээ. За тэгэхээр нэгдүгээр багаас эхлээд ярилцсан багаас эхлээд бүрийн тоглолтоо үзүүлнэ. За тэгэхээр өнөөдөр хичээлээ болохоор ерөнхийдөө бүгдээрээ бусдыгаа гүмхэн, за сонсон, ярилцсан, бүгдээрээ оролцсон. Энэ дэгийг баримтаад хичээлээ бүгдээрээ үйлдвэрлэгээ явуулнаа. За өнөөдөр хичээлийн сэдв болохоор гэр бүлийнхэнтэйгээ өөрсдөө айлгуулъя гэсэн сэдвийн хүрээнд явуулна. За даалгаврын болохоор гэрийн даалгавар болохоор эцэгийнхээ асар хамгаалагчдын гаргадаг нийтлэг алдаа тийм ээ. Адаг харуулсан дүрийн тоглолтыг бүгдээрээ бэлдэж ирэхээр гэж хүсэн байгаа. За бүгд багууд бүгдээрээ бэлэн тийм ээ. За ярилцгийг багаас эхлээд даалгавраа биелүүлж явъя. За ярилцаа. За манай боголт дээр нийтдээ 8 хүний бүрэлдэхүүнтэй байгаа. За манай багийн нэр маань ярилцъя. За ингээс хэлбэр танилцуулъя. За манай дөрвийн тоглолтод оролцох өвөө маань байгаа. За өвөө, аав, за тэгээд хоёр ихэр охины дүү. За тэгээд хоёр ихэр охин, тэгээд ээж, тэгээд хоёр цагдаа, тэгээд тайлбарлагч гэсэн 8 хүний бүрэлдэхүүнтэй байгаа. За одоо ингээд жүжигийг хэлье. За нэгэн албаг үзүүр одоо арай болоод одоо хүүхдийн гэртээ хичээлээгээ сууж байхад нэг хүүхэд нь гаднаас орж ирээд гэрт нь ямар нэгэн өмнөөс хаан болоод түүнийг яаж шийдвэрлэх талаар энэ бодлороо үзүүлнэ. Чи өөрөө хаавт тэнцэж байгаа хичээлээ яваад ирчихсэн. Чэнс тарчаад хичээлээгээ сууж байгаа юм шүү. Одоо нөрөө цагаар өстө хүүхдүүд тэргээр нь аюултай шүү. Эцэг рүүгээ залгаж явж зөвшөөрөл авч явж заа юу. Чи одоо өөрийгөө ихийгээр чи ангийнхаа хүүхдүүдээс шихгүй байна. Юу гэдэг талдаад байгаа юм. Чи одоо хүүхдүүдэд хаалтаа хичээл намайг өгөхгүй. Ганцхан миний хүүхдөө баг чимээ хийдэг. За хоёулаа анхаарах хэрэгтэй байгаас тээ. Би ингээ анхаарал юм хэлж байгаа чи юм хэлэхгүй байгаас тээ. Чи өөрөө анхаарах. Чи өөрөө штэ эхний бүлийн хүүхдэд анхааралтай. Баярлалаа чи. Ихнэртэй бол ихнэртэй яагаад гарах юм бэ? Эцэг танд ямар ч хамаарахгүй чи манай гэр бүлийн дотоодын асуудал. Би танай гэр бүл хахад бэлдсэн юм байна. За амрыг энд юу болоод байна? Манай гэр бүлийн дотоодын асуудал. Танаа доотлол мэдээлэл өгөөд байна. Эхнэр хүүхдэд зовлоод байсан мэдээлэл энэ юу гэж тайлбарлаж өгөөч. Манай гэр хүүхдээс гаврын цаг гадар ганц нэг хүүхдээс цогсон. Та одоо эхнэр хүүхдээс одоо таныг түр саатуулах байл баавч унаа. Авчил. За ингээд үеийн тоглолт маань болж байгаа. За энэгээр одоо яг ямар санааг илэрхийлэхийг хүссэн бэ гэхээр хүүхдүүдийг хооронд нь харьцуулах нь ерөнхийдөө бол тийм сайн зүйл биш. Шаардлага тавих нь зөв. Гэхдээ зөв шаардлага хамгийн гол нь тавих ёстой. За тэгээд хүүхдүүдээ зохиож одоо дарамтлах нь бол маш буруу үйл явдал. За үүнийг одоо хүүхдүүд маань бас нуулгүй чөлөөтөө мэдэгдэх ёстой гэдэг санааг энэгээр илэрхийлэх хүсье. Манай багийн мэдээ удаасан баярлалаа. За ясны багтаа бүгдээрээ баярлалаа тийм ээ. За тэр ясны баг бүгдээрээ Исмаилаа өгөө. Үгүй. Зөвшөөрч гинэ. Ясны багтаа бүгдээрээ баярлалаа. Исмаилаа. Нөө. За дараагийн баг маань болохоор хүнлийн баг. За хүнлийн баг бид нөө. Загаад ирээд авч та. Сайн байна уу? За манай баг маань болохоор 8 хүний бүрэлдэхүүнтэй хүнлийн баг байгаа. За Манайх ээжийн дөр хүмүүн дөр хоёр дүүгийн дөр ган зэрэг сүлбэл хоёр найзын дөр эндөөж замаатай гол төрөө анаж нэрсэн байгаа. За энэ жүжиг маань болохоор хичээл таваад явж байгаа 3 охины тийм хоорондоо ярьж байгаа хэсгээс эхэлж байгаа. Өнөөдөр өөрсдөө бүжиг тоглож байгаа юм. Би ээжээс асууж байна. Бай бай.
ээж өнөөдөр коучинг байгуулалтаа явж байгаа. Чи юу яриад байгаа юм? Түүнийг чи яах юм? Би одоо гараад явна. Чи түүнийг хараад үл. Байна уу? Би анцаар болчлоо. За одоо ингээд маргааш өдөр хичээл хараад 3 оны ягаас тавьчихна. Чи яагаад хамаатай юм бэ? Харин өөч хоёр болсон байна. Нэг зүйл там би танаас давайтын хийсэн. Өөртөө бүжгийн хэмжээнд авч байгаа. Наа чи чиний хобби биш. Зүгээр л чиний сонирхол. Чи бүтгэл өөрөө тавьж дуусгах гэж чинь яа юм бэ биш. Чи өөрөө бусдын сонирхол хараад өөрийнхөө сонирхлыг хадаа. Явц зүгт хичээлээ. Нар болохоор энэ зүтгэрээ хүүхдэд уран зориг бус харийн нэгэндээ харьцуулан доош нь хий дугуулан сургалт маягийн зүйлээс хүүхдийг үе тэнгийнх насны хоцрог зэрэг эцэгчүүдийн гараад эхийн хавтаагийн дутлаа. За хүүхдийг ингэж үе тэнгийнх насны хоцрог мөн хин нэгэндээ харьцуулан доош игийн бүртээстэй зөө санаанд сөргөөр нөлөөж хүүхд маань хин нэгний өмнө үг хэлж чаддгүй, нийгэмшиж чаддгүй гэсэн сөргөөр давхтай. Тийм учраас эцэгчүүд маань хүүхдээ сонсох зүгээр ойлгож хүүхдтэйгээ ярилцаж цаг заваа зохицуулан хүүхдтэйгээ хамт ярьж байгаарай. За гүнди багтаа баярлалаа. Тэгээд гүнди багтаа бүгдээр слайдыг өгье тийм ээ. Тэгээ. За сайн байна. За дараагийн баг маань сонсыг баг тийм ээ. Сонсыг багыгаа өрье. За сайн байцгаана уу? Манай сонсыг баг 8 хүний бүртгэлтэйгээр хичээлж ээж кино жаргалаа нэгэн дунд ахын Эрка том ахын хамгийн бага 2 багтаа кино суугаар гэсэн 8 хүний бүртгэлтэйгээр сонсыг баг хийж байна. Тэгээд том хэмжээнд бэлдэх тул өдөр болгон бэлтнээ цагтаа заавал ирээрэй. Бэлтгэл тарсны дараа Нээж гэр таарсан гэж. Чи тэр бөмбөгөө хийсэн. Би тэр бөмбөгөө чи байлууч чаас тавьж шүү. Чи аам баг хийх. аавар зөвхөнтэй дэгтэй. Багхан даруй зарай. Яв өрөөгөө. Араач навшаа малнуудаа хойноос чинь нийт чамаас болоод өгчлээ. Хараа. Чамд ямар хамаатай. Та бүтгэхгүй ах トゥ бай бид бүтлээс Баг маяглаараа би чамдаа үзсэн чинь ингэж маяг гэж амгүй шүү. Чамаас олж байгаа шүү. Хэрвээ эцэг их нь эргээр хүлээж авсан бол өнөөдрөөс эхлээд том тэмцээнд хийж байгаа бол өдөр болгон бэлтнээ цагтаа заавал ирээрэй. багшаа том тэмцээн бишгээд яг зэрэг байна. Нуур гараа угаагаад хаач ирсэн. Араач навшаа малнуудаа хойноос чинь нийт чамаас одоо хажигдчихлоо. Хараалаа байна. За Энэ жижигээрээ бид эцэг эхийн хүүхдийн сонирхлыг хойж болохгүй харин улам дэмжиж за сонсыг багтаа баярлалаа. Тэгээд бүгдээр смайлаа сонсыг багтаа бэлгэлээ тийм ээ. За. За дараагийн баг маань ойрын баг. За ойрын багаа өрье. Манай хоёрын баг 8 хүний бүртгэндээ энэ бослоч нэг урган баяр баг хүүхд Тэмүүлэн аав идэр баяр баг дээдтэй сүрэн томигт ануу уранстай баяр том охиных нь хагасаа өдрийн өглөө. Мис чи юу чамд явах мохтон болтой. Хасти. Уяна би мохтон бишти. Энэ хаач юм даа. Байна уу? Аав нэрэн. Наатай яагаад цаг тухайд нь хэлэхгүй юм бэ? Яагаад цагийн төлөвч хийдэг юм бэ? Би ажтай нээсэн гоё. Байн. Эцэг яа таачтай. Хайртуг. Би ажтайгаа чи өөрөө төсөл өгнө дүнгээ. Яна амжирч.
Маргааш өдрийн болов. Байна уу? Байна. Чи яах вэ? Би юм хийчихсэн. Би өнөөдрөөс авч харагдаа. Би хоёр дөрөв хараад хүн явах хэрэгтэй. Оо за. Цаатаа. За. Би хоёроо бүтгэн хацсан та ганц л хоёр дуу харахгүй байсан. Наадах дараа цаашаа өргөдөө. Маргааш өдрийн хичээлтэй. Арцлагсаа. Заара. Цэцэмсрээ яагаад чи таацсан? Харин гүсаа. Хоёр дуугаа хараад аав хоёрыг ихсээр төгсөж байгаа юм. Байна уу? Химлээ? Цэцэмсрээ багсан байна. Яас юм бол Цэцэмсрээ 2 хоног давталганд байсан хичээлээ засахраад та энийг өгцөөр залгуулсан. за ойлголоо. Өнөөр ээжтэй хамт цэцэг сүм дээр цайцгаа. Өнөөдөр багштай чи ярьлаа. Багштай 2 хоног хичээл дээрээ гэж байна. Энийг одоо цагийн тулгаж хийж явахгүй цагаас өмнө хийлээж хийж байгаа аав ээж хоёр хоёр зохицуулаад давталганд нь явуулахыг бодчихъя. За Жирээ би бүгдийн оролцооны ихийг аав ээж нь мэдчих. Явах давталганд буцах секцэд нь явуулах сайн хамгаалалтыг хичээе. Өөдрийн багтаа баярлалаа. Бүгдээрээ Исмаилаа бүгдээрээ бихийдээ тийм ээ. За. Таа хоёр маань. За багш та нарын өмнө хоёр цаас тавьсан байгаа тийм ээ. Хоёр цаас ингэ харагдаж байгаа. За ингээд хоёр цаас байгаа. За энэ хоёр цаасны янттай цаас ээжтэй тийм ээ. Янттай цаасан дээр нь өмнө таны тавьсан байгаа нь толгойгүй юм цаасны захтаа хэсэг байгаа тийм ээ. Энэ хэсэг дээр бүгдээрээ эцэгийг асраа хамгаалагчдынхаа яг нийтдээ гаргадаг алдаануудыг жагсаагаад хичээд нааш тэгээд бүгд орсон гэсэн үг багш та заяа. Өмнө мөнгөд цаасаага энэ мөнгөд цаасан дээр эцэгийг асраа хамгаалагчдынхаа гаргадаг гэж үзэж байгаа тийм ээ. Та нарт одоо ийм үйл ойлголцол маягаар одоо эцэг хаан гаргаж байгаа тэр үйлдэлүүдийг алдаа юм шиг харж байгаа бол энэ цааснууд дээрээ бичээд яндантай хэсэг дээр нь яг нь бүгдээрээ наана гэсэн үг. Тэгэхээр багийн бүх гишүүд бүгдээрээ оролцох нь шүү дээ тийм ээ. Нэг юм иччих та. Тэгээд бач. Нэг. Нэгдүгээр даалгаврын ярилцсан багаас гэсэн тийм ээ. Тэгэхээр одоо хоёрдугаар даалгаврыг за хүнлий баг гарч ирэхэд бэлэн болсон байна тийм ээ. За амжилт гараад ирээ. За ингээд болчихоо. За ингээд за тавч чинь энэ шиг ингээд хийж байгаа. Манай хүүхдээ ойлгохгүй бусдаа харьцаж хүүхдээ тоош ирээд надад харьцаж ганцаараа ганцаараа төлөж байдаг гэдэг. Эцэг ч хүүхдээ бас хизүүл сайн ойлгохгүй. Хүүхдийнхээ өмнө сонсохгүй ярихгүй баг асуудал гардаг. Бусдаа харьцуул хүүхдийн үгийг тоож зөв хэлцээж оролцооны үеийг ирэх хамааран хүүхдэд хэрэгтэй байгаа зүйлийг өндөр шалтгааны насаас ихтэй зүйлээр хангах. Хүүхд эцэг хүүхдэд маш сонир хацаг байдаг. Би ойлгохгүй чадахгүй. Хоёрдугаар баг маань болохоор эцэг асраа хамгаалагчтай гаргадаг алдаа жагсаа бичсэн байна. За одоо гуравдугаар баг сонсыг багийн гишүү багтаа гараад ирээрээ. Энэ хадаа энэ хамт ингээд
Эцэг эхчүүдийн нийтлэг гаргадаг алдаа бол хүүхдийн хүсэл сонирхлыг тавьдаг. Бусад хүүхдүүдэд харьцуулан хүүхдэд доош хийдэг, ярилцаж үзэж ойлгоогүй байдаг. Тэгээд тэр бүхнийг ойлгож байгаасаа гэж манай багцны хэлсэн байдаг. За сайн байна. Эцэг эхчүүдийн гаргадаг нийтлэг алдаанаас төлөө эцэг эх хаяа бидний сонирхлыг хөнгөлдөггүй. За мөн үйл ажиллагаанд хүүхдүүдтэйгээ сөрөг харилцах гэдэг бас хаяа сонирхол хөнгөлдөггүй хэдийгээр явуулах гэсэн хүнтэй харьцуулахад зорилго хэрэгтэй гэсэн байна. За энэ хүүхдийн санаатай байгаа гэж бодож байна. Сүүлийн багийнхаа манай ингээд эцэг эхийг хийхэн гаргадаг алдааг бичсэн байгаа. За одоо хүний үг сонсохгүй өөрт нь юм хийж байхад үл доошоод өөр хүнтэй юм яриад хүүхдүүдэд хоож хайцдаг хүмүүстэй эцгийг алдагдуулдаг. За хаваатаа баярлалаа. За манай ярилцсан багийнхнаас одоо юм уу юу гарсан. За эндээс одоо уншиж танилцуулбал за өөрийнхөө ингээ бага үедээ одоо байгаа өөрийнхөө хүүхдийг бол ингээ харьцуулж хичээдэг. За тэр нь бол бас нийтлэг алдаа гэж боддог. За тэгээд бас ингээ хүүхдийг хичээлийн хоцрогдолтой байна. Энийг өөрөө сайн хөө гэж бас их зэмэрдэг гэж байгаа. За тэгээд бас ингээ надад ийм зүйл шаардлагатай байна. Би одоо яг ийм зүйл надад хэрэгтэй байна гэх үед за наа чи шал юм штэ. Зүгээр дараа нь бол гэдэг ч юм уу. Иймэрхүү тайлбарыг бас их өгдөг. За мөн ингээд хичээлээсээ ямар нэгэн шалтгаантай болоод автаж болох юм уу одоо тийм ямар нэгэн зүйл бичих болох юм уу тийм шаардлага гараад ингээ оройдод ирэхэд өөрийнхөө одоо шалтгааныг сонсохгүй зүгээр учир зүггүй ингээ дайраад давшлаад байдаг нь алдаа. За тэгээд мөн одоо хүүхдийг одоо ингээ анхааргүй халамж тавьдаггүй хэрнээ гинт жаа чи ста муухан өмчлтэй хүүхэд одоо нэрээ муу хүүхэд гэж зэмлэх нь бас алдаа гэж манай багийнхан бас үзэж амтуудыг өвшүүлсэн байна. За тэгэхээр бид нар сая даатар хоёроо биелүүлж дуустал тийм ээ. За даатар хоёр дээр эцэг эхийн гаргадаг одоо алдаануудыг бид нар жагсаан бичсэн байгаа. За одоо даатар 3 маань болохоор сая эцэг эхийн гаргаад байгаа алдаа гэж хараад байгаа зүйлийг ямар аргаар яаж шийдвэрлэх одоо арга замуудыг бүгдээрээ одоо энэ та нарын багуудын өмнө байгаа энэний нөгөө талд байгаа шүү тийм ээ. Нөгөө талын цаасан дээр нь за зөвхөн хэлбэртэй өнгийн цаасан дээрээ шийдвэрлэх арга замуудыг одоо ямар санаа байна тийм ээ. Хүүхэд болгон бүгдээрээ хүчээд бас ингэж наанаа. За бүгдээрээ таалбартай байгаа шүү дээ. Яаж ямар арга замаар шийдвэрлэе гэж хэлсэн мэт байна шүү. Та бүгд шинэж заагүй гэж байна. За одоо тэгэхээр эхний даалгавар маань ярилцсан багаас, хоёрдугаар даалгавар маань хүндлий багаас, одоо тэгэхээр гуравдугаар даалгаврыг маань сонсын баг гэж ангийнхандаа танилцуулсан нэ. За сонсын баг гişүүн өөрийн. За манай баг болохоор эцэг эхчүүд өөрсдөө авдаг цацсан талаас болохоор ихнийх нь хүүхдтэйгээ ярилцсан бүх талаас өөрөө хүүхдүүд наахад бас хэлсэн байна. Мөн хүсэл сонирхлын дэмжиж хичээлийг нь бас давтаж хүүхдтэйгээ ярилцах хэрэгтэй. Дулаат үеийг нь ойлгох хүүхдийг анхаарал төвтэй болгохын тулд хүүхдийг ойлгож ухаалсан болсон бол хүүхдийнхээ үгийг сайн сонсож өөрсдийнхөө оронд өөрийгөө тавьж бодож шийдвэрлэж байх гэж бодно. За
багийн болохоор юм шиг. Эцэгчүүдийн нийтлэг гаргадаг албаг профессор. За. Яаж шийдвэр гаргах вэ? Санаа гаргасан. Тэгээд ярилцах асуудлыг хастаа шийдвэрлэх. Хүүхдүүдтэйгээ ярилцаж ойлгох сонирхолтой хүндэтгэлтэй хандах. Энэ арга замуудыг бид ярилцаж ойлгох шийдвэрлэхээс хэрэгтэй. Хүүхдүүдтэйгээ сайн ярилцах, санжаа сургалтанд явуулах. Эцэгчүүд хүүхдүүдтэйгээ ойлгуулж ярилцах. Эцэгчүүд алдаагаа засахын тулд хүүхдүүдтэйгээ ярилцаж ойлгуулах. Хатан дотн яриа өгнөд. Нэг удаа бүгдийг бүгдээр засахын үед ер нь эцэгчүүд хүүхдүүдтэйгээ ярилцаж ойлгуулсан гэсэн санаа гаргасан. Сайн байна. Манай урамшууллын багийн гишүүдийн гаргасан арга зам болохоор хүүхдүүдтэйгээ ярилцах хүн бүхэн адил биш гэдгийг ойлгох, аав ээжийн ярилцаж ойлгох хэрэгтэй гэж бодож байна. Хүүхдүүдтэйгээ ярилцах, хүүхдүүдтэй ярилцаж тэднийг ойлгох эргээр хүлээж авах. Ээж аавын алдааг засахын тулд ээж аваасаа айх хэрэггүй, харин тэмцэж ярилцах хэрэгтэй. Эцэг эх нь хүүхдүүдтэйгээ ярилцаж асуудлыг эргээр шийдэх хэрэгтэй. Хүүхдүүдтэйгээ зөв харилцаж ярилцаж ойлгож бид энэ асуудлыг жоохон ч гэсэн шийдвэрлэж болно. Хүүхдийнхээ талаас бодож үзэх зөвхөн өөрийгөө зөвлөхгүй байх. Утсаар явахаас өмнө хүүхдийнхээ хийж байгаа зүйлийг сонсоод хурдан зөв ойлгож эргээр хүлээн авч байх юм аа. Сайн байна. Баярлалаа. За манай ярилцсан болгоны эцэгхийн гаргадаг нийтлэг алдаануудыг хэн яаж зохиолж тавьсан байгаа. За одоо хүмүүсийн байр суурьтай санал хийж эцэг бодлыг хүлээн зөвшөөрөх. Хичээлээс хоцрогдсон гэхийн оронд яагаад юунаас олж хоцрогдсон талаар ярилцах. Оройтод ирсэн гэж шалтгааныг нь асууж лавлаж хүүхдүүдтэйгээ ярилцах. Хүүхдийнхээ зөв бодлыг сонсож ярилцах. Хүүхдүүдтэйгээ ивээр хандах. Хүүхдүүдтэйгээ ярилцаж хичээлийг нь хамт хийлцэж өгөх. Гэр бүлийн хүндрэлд нэг нэгэндээ анхаарал хандуулж тавих. Гэр бүлтэйгээ ойлгох гэсэн санаа гаргасан байна. За баярлалаа. Нэгдүгээр баярлалаа. За дараагийн баг болохоор нэгдүгээр тийм ээ. Хамт дээр энэ явдлыг шийдэл харж байгаа утсаа хүүхдтэйгээ ярилцаж, сонирхлыг нь хүндлэж, юу болсон, яагаад ийм үйл хийх болсон талаар нэгээ хэлцэж, урам зориг өгөх тустай жишгүй байж хүүхдээ ойлгож илүү зөв гаргах нь энэ явдлыг шийдэл харж байгаа. Сайн байна. За баярлалаа. Тэгээд түрний ярилцъя. За энэ гэрээ бид нөр өнөөдрийн хичээлийг ямар байдлаар хөндөж байгаа юм бэ гэхээр альва хүн болгоо тийм ээ гэр бүл гэлгүй хүн болгоно алдаа дутагдал сайн тал муу тал байдаг. Тэгэхээр бид нар энэ одоо алдаа байгаад бидний ингээд нэг тал маань дутуу байна гэсэн үг тийм ээ. За алдаагаа бид нар ингээд шийдвэрлээ засаж чадах юм бол альва хүний алдаа ингээд засагдаж альва зүйл маань ингээд бүтэн болдог байна. Тэгэхээр бидний одоо гэр бүл гэсэн ажил нь гэр бүл дотор байгаа алдаа тэр үд ойлголцоодыг бүгдээрээ ярилцаа шийдэх юм бол бидний гэр бүлийн харилцаа маань илүү дотно илүү бас бих ингэж болдог байна. За ингээд өнөөдрийн хичээл идэвхтэй оролцсон та нартай баярлалаа. Тэгээд гэрийн даатгал багштай энэ нэг захиа багш нэг бүх сууж болгонд нэг юм захиа өгнө. Энэ захиаг уншаад зааврын дагуу энэ захиаг бүгдээрээ бичээд ээж аавдаа бүгдээрээ аваачиж өгнө шүү. Заа юу. Тэгээ ээж аавдаа аваачиж өгөөд ээж аав маань энэ захианы хариулт ямар үйлдэлийг ямар үгийг та хэдэд хийж гэн. За энэ захиаг ямар хөө байдлаар хүлээж авч байгаа вэ гэдгийг тэр одоо үйл явцыг дараагийн хичээлээр ирээд бүгдээрээ ангийнхандаа бүгдээрээ ингэ ярилцсанаа. За бүгдээрээ ойлгомжтой тийм ээ. Бүгдээрээ багш нарын тараад за хичээлийн төгсгөл гэр бүлийн аз жаргалын төр болоо ээлдэг байдал, илэн дадангүй байдал, хариу юмаа гэсэн сайхан үгээр бүгдээр хичээлээ дуусгая. Тэгээ бүгдээрээ гэр бүлтэйгээ ээж аавтаа бүгдээр илэн дадангүй ярилцаж ойлгоцдог байгаарай та бүхэнд хүсье. За ингээд бүгдэнд нь баярлалаа.